За замуудад ирсэн байна. Гайхалтай өдөр болж байна. Бороо олцсон, шийгтал, хүнч гоё байна. За тэгээд завтай болохоор гарч явах алхлаа. За тэгээд шат углаа. Тэгсэн чинь та өмгөөрч болохоор ч тэр хүн хүн сэдвүүдээр ярих юм аа. Амьдрал ярьсан жоохон буу халаач гэнэ. Тэр болно штэ, болохгүй байхгүй штэ. Шат сая илгүүлсэн чинь нэг үсгүй идсэн байна. Би өмнө хинч юм хор хийдгүү өөрөө ажлаа хийгээд явдаг юм эмэгтэй байгаа маа. Тэгсэн чинь миний элен тойрны усууд гэх надад их дургу болоод байх юм аа. Энэ ямар учиртай вэ гэж. Энэ ойлгомжтой асуудал байхгүй юу? Хүмүүс нь өөрөөс нь илүү амьдарч тэр улсуудад дургуй байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл чи тэднээс илүү сайхан амьдарч чадж байна гэсэн үг. Үүнийг бас атаархал гэдэг. Цаашлах нь бол усын сайн сайхныг харж чадахгүй зовж шаналх атаархал гэж аахгүй. Тийм учраас ер нь бол бид бүхэн усын сайн сайхныг харж баясаж бахарж амьдрмаар байна. Шамт амьдрмаар байгаа. Ингэх юм бол амьдрал сайхан аяндаа болно шүү дээ. Цаашлах нь бол хүмүүс надад одоо тийм тата амтахгүй байна. Тийм ээ? Үнэ хэлэхгүй байна гэж яриад байгаа байхгүй юу? Үгүй тийм шүү дээ. Ер нь бол гой үгийг хинч чамд хэлж чадна. Гагцгүй үнэн үгийг чамд хайртай буюу чамайг хүнддэг усуд хэлдэг байхгүй юу? Энэ учраас хэн чамайг магтаж байна, хэн чамайг муулж байна, хэн чамд үннийг хэлж тэр зүйлийг ялгаж авах юм бол амьдрал бас сайхан болно гэж хэлэх гэсэн.